Сайн байцгаана уу? Руна ТV сувгата тавтай мөрөлцгөнөө. Өнөөдөр та бүхэндээ Солонгосын нэгэн зохиолын дууны Idol бүсгүйд тохиолдсон хэргийн талаар ярих гээд бэлдлээ. 2011 оны 6 сарын 19-ний үүрийн 2 цаг 25 минутын үед Кёнги мужийн цагдаагийн газрын харьяа Жунван жижүүрийн хэсэгт нэгэн бухимдалтай өнгөйстэй дуудлага ирдэг. Жунван дунгийн байрны орон сууц байна. Хүүхэд унтаж байтал шүн дөлөөр гадна нэг эрэгтэй эмэгтэй хоёр маш чанга хэрэлдээд байна. Хосууд бололтой. Тэнд очиод үзтэл нөхцөл байдал таамагласнаас хавьгүй ноцтой байсан. Энэ бол зүгээр нэг хосуудын маргаан биш, аль хэдийн аимшигтай хүч хэрэгэлсэн ноцтой хэрэг гарсан чигшмээр газар болсон байсан. Орон сууцны орцны өмнө нэг эмэгтэй маш их цус урсгасан байдалтай унсан байсан. Биенийх нь энд тэндгүй хутгалуулсан тул цусны мөр хаасайгүй өссөн байсан. Цагдаа нар яарангүйж жоод анхны тусламж үзүүлэхээр оролцсон ч хүзүү хөвлийн хажуу хэсгээс нь их хэмжээний цус урсаж байсан. Удалгүй өргөн тусламжийнхан ирж түүнийг эмнэлэгт хүргэсэн ч гэсэн харамсалтай нь эмэгтэй шархаад аж чадалгүй амь насаа алдсан. Үхэлд хүргэсэн шарх нь хүзүүний хутганы шарх байсан. Хутга нурууны дотор тал руу хүртэл зоогдсон байсан. Энэ нь мэдрэл болон гол судснуудыг гэмтээж хэмжээний цус алдуулсан тул хит их цус алдалтаас болж бүсгүй амь насаа алдсан гэсэн. Нөгөө талд газар дээр байсан цагдаа нар өмнөх дуудлагт эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрэлдсэн гэсэн дуудлага аваад ирсэн байсан. Ийм учраас энэ дуудлагыг үндэслэн тэд тухайн эрэгтэйг хамгийн хүчтэй с ижигтнэр үзэж газар дээр нь хяналт тогтоогоод эрэгтэйг хайж эхэлдэг. Гэвч тэр эрэгтэй аль хэдийн хэрэг гарсан газраас зогтчихсан байсан. Ямар ч тач цагдаа нар холбогдох нотлох баримтыг олохын тулд хэргийн газрын наривчлсан шалгалтыг хийж эхлэн тэр үед нэгэн жижигхэн цаасны өөдөс тэнд байгааг олж илрүүлдэг. Яг хэрэг гарсан газар дээр байсан тэр цаас бүсгүйн цуснд ол нэвт будагдсан байх ёстой байтал ерөөсөө тийм зүйл байхгүй, ганц хоёр тусал цаас байсан. Тэгээ цагдаа нар олвол энийг магадгүй хэрэгтэн бүсгүй хутгалах үедээ хутгаа ороосон цаас байх магадлалтай юм байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Тэр үед үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнд наривчлсан шинжилгээ хийлгээд цагдаагийн таамаглалж байсан зүйлдээ тэр цаас бол яг таарсан байгаа. Тэгэхээр энэ цаас бол хутгыг ороосон цаас байсан. Тэгээ тэр цаасан дээр болохоор хурууныхээ тогтсон байгаа нь илэрдэг. Яаралтайгаар хэн болохыг нь шалгахад 27 настай жуу овогтой эрэгтэй гэдэг нь тодорхой болдог. Цагдаа нар тэр жуу овогтой эрэгтэйг хохирогчтой ямар холбоотой байсан юм бол гэдгийг ол шалгах хэрэгтэй болсон. Энэ хоёр хүний харилцааг тогтоохоос өмнө хохирогч бүсгүйг яг хэн байсныг бас тодорхойлоход хохирогч бүсгүй нь олон нийтэд нүүр цанаа танигдсан олонний танил эмэгтэй гэдэг нь тодорхой болдог. Тэр Trotting Idol гэж нэрлэгддэг Iris хэмээх хамтлагийн гол дуучин 23 настай ENME гэдэг дуучин бүсгүй байсан. Trotting Idol гэдэг нь болохоор ерөнхийдөө монголоор Солонгосын зохиолын ардын дууны хамтлагийн дуучин байсан гэсэн үг. Тэрээр энэ хэрэг болохоос 11 жилийн өмнө 2000 онд нэгэн хөгжмийн уралдаанд нэвтрүүлэгт оролцсон бөгөөд маш өндөр хоолойны ур чадвараараа олонний анхаарлыг татаж эцэст нь тэр нэвтрүүлгийн тэргүүн байрыг эзлэж байсан бүсгүй байсан. Үүний дараа 2005 онд 3 гишүүнтэй эмэгтэй трот хамтлаг болох Iris гэдэг хамтлагаар дебютээ хийн Message of Love гэдэг нэртэй анхны сингл цомгоороо эхлээд идэвхтэй телевизийн уран бүтээлийн ажлаа үргэлжлүүлж байсан хамтлаг байсан. Гэвч 2006 онд нэг гишүүн нь хамтлагаасаа гарснаар хоёр хүний бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан. Тухайн үед трот урлагийн салбарт залуу үеийн дуучид цөөн байсан болохоор тэд шинэ үеийн трот дуучид гэсэн нэрээр олон хүний хайр хүндлэлийг хүлээж исэн. Нөгөө талаар Эмми тухайн үед их алдартай байсан Cyworld-ийн хомпэйжээрээ дамжуулан фэнүүдтэйгээ ярилцдаг байсан. Тэгээ Cyworld гэдэг нь болохоор одоогийн ерөөхдөө бол Facebook, Instagram шиг тийм сошиал хаяг байгаа. Тэгээ тэрэн дээр өдөр тутмын тэмдэглэл бичих, мөн нэвтрүүлэг, ажлын хуваараа фэнүүдтэйгээ хуваалцах зэрэгэ бичиж тэмдэглэн ашигладаг байсан. Гэтэл хэрэг болохоос өмнөх хэдхэн сарын хугацаанд түүний бичдэг байсан бичвэрүүдийн утга нь маш сонин, далд утгатай юм шиг постууд болж өөрчлөгдөжсэн. Жишээлх юм бол 4 сарын өмнө буюу 2 сард жоохон тэсгэн бол хүссэн бүхнээ хийж чаднаа. Тэгээд дахиад удахгүй бүх зүйлийг шинээр эхэлж чаднаа гэж бичсэн байсан. Мөн 4 сарын 14-нд үргэлж би ядарч байна. 2 сарын дараа
нас эхлээд шаргуу дасгал хийгээд нэг нь бүх зүйлээ өөрчлөх болно гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Тухайн үед фэнүүд нь үүнийг нь өөртөө өгсөн амлалт эсвэл өөртөө ирээдүйдээ зориулж найдвар тавьж байгаа тийм мессеж юм болов уу гэж ойлгосон. Гэхдээ жаахан анзаараад унших юм бол баг зэрэг төгшүүртэй мэдрэмжийг өгж исэн. Ялангуяа жоохон л тисчхий үргэлж ядарч байна гэх мэт үг хэллгүүд нь түүнийг сэтгэл санааны хувьд нэлээд таагүй байгаа юм болов уу гэсэн сэтгэлдлийг фэнүүдэд нь төрүүлж исэн. 2010 оны 11 сард Эмми дунд сургуулийн найзынхаа танилцуулснаар нэг эрэгтэйтэй танилцсан. Тэр танилцсан эрэгтэй нь болохоор Хэрэгтэн Жуу байсан. Тэр хоёрын яриа бол анх танилцсан өдрөөсөө л маш их нийлж ойролцоогоор 6 сарын турш хоорондоо үерхцгээсэн. Жуу залуугийн хувьд бол гаднаас нь харахад царайлаг, нямбай, ийдэг, халамжтай залуу шиг харагддаг байсан. Тиймээс уулзаж байх үедээ бол түүний тийм зан чанарт нь татагдаж тэр хоёр үерхэхээр болсон байгаа. Гэвч жинхэнэ үерхэл эхлэмэгц Жуу зан ааш нь бол өөрчлөгдөж эхэлсэн. Тэр өдөр бүр уулзъя гэж түүнийг шахаж мөн хэтэрхий их хэмжээнд түүний ажил, амьдрал гэ бүх зүйлд нь оролцдог болж эхэлсэн. Жишээлх юм бол яг одоо хинтээ байна, хаана байна, хинтээ юу хийж байна, өнөөдөр хинтээ уулзсан гэх мэтчлэн бараг минут секундгүй түүний хийсэн ажлыг бүгднгийн мэдхийг хүсдэг байсан. Гэтэл Эммигийн ажил мэргэжлийн онцлог бол телевиз, нэвтрүүлгийн салбарын хүмүүс гээд маш олон хүмүүстэй холбоо харилцаатай байх шаардлагатай тийм ажил байсан. Гэвч Жуу бол үүнийг нь ерөөсөй ойлгохгүй, яасаа олон хүнтэй уулздаг юм бэ гэх мэтчлэнгээр түүнд бол байн гомдлож энийг бол асуудал болгодог болж эхэлсэн. Эммийн найз залуугийнхаа энэ хит хяналттай зангаас болж өдөр ирэх тусам маш их бачимддаг болсон байгаа. Тэгээ түүнээс битгий ингэлдээ энэ бол ажлын харилцаа штэ гэж түүнд маш олон удаа тайлбарладаг байсан ч гэсэндээ Жуу бол түүнд хоёлаа ирээдүйдээ гэрлэх зорилготойгоор уулзж байгаа хүмүүсээ, тийм учраас би чиний бүх хэрэгт чинь оролцох хэрэгтэй гэж өөрийгөө хэлдэг байсан. Гэхдээ Эммигийн бодол бол арай өөр байсан. Түүний хувьд дөнгөж 23 настай залуухан бас уран бүтээлийн ажлаа эхлүүлээд хэдхэн жил болж байсан болохоор хэдийгээр тэр залуу өөрт нь үнэхээр таалагдчихсэн ч гэсэндээ яг гэрлэлт гэдэг тал дээр бол нухацтай бодох шаардлагатай, цаг хугацаа хэрэгтэй гэж бодож исэн талаараа найзуудтай ярьж исэн байсан. Тэгээд яг гэрлэг ичээдэггүй эрхлийн харилцаанд явж явах үедээ Жуу түүнийг ингэж маш их хардаж зовоодог байсан учраас эцэст нь туйлдсан Эмми найз залуудаас салъя гэж хэлсэн байсан. Гэвч Жуу бол үүнийг нь огт хүлээн зөвшөөрөөгүй. Найз бүсгийнхээ хүсэл нэглийг нь бүрэн үгүйсгэн өөрийнхөө нэг талыг барьсан бодлогогүй хийх хоосон төөрөгдөлтөө гүнзгий автаж эхэлсэн. Тэр байнга л түн дээр хурж ирж би чамаас салахгүй хоёлаа дахиад уулзах хэрэгтэй гэж түүнийг бол шахамдуулдаг байсан. Тэгээ Эмми найзуудтай хэлэхдээ найз залуугаасаа салмаар байна. Гэхдээ салахад үнэхээр хэцүү байна. Надаас ерөөсөө салж өгөхгүй байна. Үүнээс нь болоод надад үнэхээр хэцүү байна, төгшүүртэй байна гэж ярьж исэн гэдг нь сүүлд ил болсон. Тэгээд энэ төрөлх харилцааг цагдаа нар тогтоосныхоо дараа байрны CCTV-г авч хэрэг болсон өдрийн явцыг сэргээж харцгаадаг. Эхлээд дуудлага ирэхээс 10 минутын өмнө буюу өөрийн 2 цаг 15 минутын үед Эмми ажлаа тараад гэртээ харж ирж байгаа нь харагддаг. Лифт дарчхаад хүлээж байх яг тэр мөчид Жуу гинт арт талаас нь гарч ирсэн. Тэр урдуур нь хааж зогсоод ярилцъя гэж хэлээд гарнаас нь татаж байгаа нь харагдсан. Эмми гарнаас нь бултрах гэж оролдох үед Жуу бүр хүчтэй гарнаас нь татаж түүнийг орцны гадна тал руу чирээд аваад гардаг. Үүний дараа тэр хоёрын хооронд хүчтэй зөрчил үүсэж тэгээд Жуу утга гарган түүнийг амь насыг хөнөөж байгаа нь CCTV дээр тодорхой бичигдсэн байсан. Үүнийг баталгаажуулсан цагдаа нар тэр даруй Жуугийн гэрлүү очдог. Тэг мэдээж бол өмнө нь хэлсэнчлэн тэр аль хэдийний зүхтаачсан байсан. Тиймээс тэд гар утасны байршил тогтоохыг нь оролцсон. Жуу үүнийг нь мэдээж урдчилсан тооцоолсон бололтой гар утсаа гэртээ орхиод утасгүй зугтсан байсан. Цагдаа нар утсыг нь авч ашиглалтын түүхийг нэг нэгээр нь шалгаж үзэхэд хэрэг үйлдснийхээ дараа тэр ээж болон найз руугаа мессеж явуулсан гэдэг нь бол харагдчихсэн. Мессежин дээрээ би дөнгөж сая хүн алчглаа. Одоо надад амьдрах ямар ч хүсэл алга гэсэн утгатай тийм мессежийг бичсэн байсан. Тэгээ энэ нь бол мэдээж шууд хэрэг хийсэн гэдгээ өчөж хэлсэн байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Хэрэгтэн Жуугийн хувьд болохоор найз бүсгүйтэйгээ байн харилцаа холбоотой байж түүний бүх зүйлийг хянахаас гадна ээж болон өөрсдийнхөө найзуудтайг ч гэсэн байн хянах гэж оролддог тийм хүн байсан гэдэг нь бол сүлд бас илэрдэг.
Тэгээ цагдаа нар болохоор энийг нь мэдэнгүүтээ ийм ганцаараа байж чаддаггүй төрлийн хүн бүх хүнтэй холбоогоо таслаад удаан хугацаанд зугтаж чадахгүй байхаа гэсэн тийм таамгийг дэвшүүлдэг. Тэгээ магадгүй өөрөө удахгүй хин нэгэнтэй холбоо барих байхаа гэж тооцоолсон. Тэгээ энэ таамаг нь бол яг л таарсан. Хэрэг гарснаас хойш нэг өдрийн дараа буюу маргааш нь үүрийн 2 цагт зугтаж явсан жуу өөр хүрний гар утсыг түр ашиглан ээж рүүгээ залгасан байсан. Тэгээ энийг нь бол мэдээж цагдаа нар хүлээж исэн. Тэгээд шууд тэр залгасан хүнийх нь гар утсаар байршлыг нь тогтоосон. Тэгэхэд жуу Хвасон гэдэг амралтын газарт нуугдж байгаа нь тодорхой болдог. Үүрийн 3 цагт цагдаа нар тийшээ шуурхаа очиж эцэст нь тэндээс жууг баривчилж чадсан. Баривчлагдах үедээ тэр толгоогоо доош нь гудаалгаад ямар ч эсэргүүцэл байхгүйгээр цагдаа нарыг ол шууд л дагаад явсан. Цагдаагийн газарт ирсэн жуу мөрдөн байцаалтанд бол маш сайн хамтарч ажиллан хүний амь нас хөнөөсөн гэдгээ бол өөрөө шууд хүлээн зөвшөөрч исэн. Тэгээд шалтгаанаа хэлэхдээ би Үнмитэй гэрлэн гэж боддог байсан. Гэтэл тэр надтай гэрлэн гэж боддггүй байсан бололтой надад гинтл салъя гэж хэлсэн. Тэгээ энэ үгийг нь сонсоод би түүнтэй гэрлэн гэж боддог байсан учраас маш их өшөө хорсол урвалтыг мэдэрсэн учраас маш их уур хүрээд түүний амь насыг хөнөөсөн. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлж эхэлсэн. Цааш нь мөрдөн шалгахад тэр аль хэдийний найз бүсгүйдээ өөр эр хүн байгаа гэсэн хий хоосон төөрөгдөлтөө автчихсан явж исэн гэдгээ бол хэлдэг. Гэхдээ үнэндээ бол Үнми өөр хүнтэй уулзж исэн гэсэн ямар ч тийм нотлогоо баримт гарч ирээгүй. Цагдаагийн мөрдөн байцаалтаар илэрснээр хэрэг болох нөх өдрийн оройны 10 цагт жуу өөрийнхөө ажилдаг байсан хуучин автомашины худалдааны газрын ойролцоох дэлгүүрт очиж галтгооны эртээ хутга худалдаж авсан нь илэрдэг. Тэгэхээр энэ бол урьдчилж бэлтгэсэн хүн амны хэрэг байна гэсэн урьдчлаад зэвсгээ бэлдсэн байна гэсэн үг. Тэгээд шууд Үнмигийн амьдардаг орон сууц руу очиж лифтний хажуугийн шатны хэсэгт нуугдаж Үнмиг эрхийг 2-3 цаг тэндээ хүлээсэн гэдэг нь тодорхой болдог. Ингээд шөнийн 2 цаг 15 минутын орчимд тоглолтоо дуусгасан Үнмиг гэртээ ирсэн. Тэгээ яг тэр мөчөд болж түүнийг гадагшин чирж гаргаад хурц эртээ хутгаараа нийт 65 удаа хайр найргүй хутгалж хөнөөгөөд дараа нь гэртээ буцаж очиод цус олсон хувцас хольж өмсөөд ээж болон найз руугаа мессеж илгээсэн байсан. Тэгээ үүний дараа болохоор утасных нь байршлаар цагдаа нар магадгүй өөрийг нь олж илрүүлэх байх гэж бодсон болтой утсаа гэртээ үлдээгээд тэгээд тэнүүчилж яваад том омрын машин зам дээр түр зогсчихсон. Эзэн нь байхгүй дотор нь түлхүүр нь байгааг хараад тэр машиныг шууд хулгайлаад зогтсон байгаа. Тэг мэдээж бол хулгай машинаар удаан явах боломжгүй. Тийм учраас хэсэг газар явж байгаад машиныг орхиод автобусанд сууж өөр газар руу зогтсон. Гэвч замдаа айдсан дийлж өөр хүний утсыг гуйж аваад ээж рүүгээ нэг удаа залгасан. Тэгээ энэ нь бол цагдаа нарт түүний баригдах гол сэжүүр нь болж чадсан байгаа. За ингээд баривчлагдсан байгаа жууд бол цагдаа нар зэвсгээ урьдчилан бэлдсэн мөн хохирогчийг эрхийг отож хүлээсэн гэдэг хоёр гол үндслэлээр энэ бол төлөвлөсөн гэмт хэрэг байсан гэж үздцгээсэн. Прокурорын байгуулагч гэсэн үнтэй санал нийлж бүх насаар нь хорих ялыг оноохыг бол зохистой гэж үзчихсэн. За ингээд бол шүүх хурал эхэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр эхлээд түүнд 20 жилийн хорих ялыг оноосон. Гэвч прокурор 20 жил бол бага байна, илүү хатуу ял өгөх ёстой гэж үзээд давж заалтсан. Ингээд 2011 оны 12 сард давж заалдах шатны шүүх хурал нэгдэхэд прокурорын зүгээс хохирогчийг 60-аас дээш удаа хутгалсан гэдгийг нь маш харгас хэрцгий байна гэж онцолсон. Мөн хохирогчийн гэр бүлийнхэн бол мэдээж жууг огт уучлах бодолгүй гэдгээ бол хатуу хэлжсэн. Тэгээд хамгийн хүнд ялыг хэрэгтэнд өгөх шаардлагатай гэж бас хэлжсэн. Тэг шүүх хурлын үеэр болохоор хэрэгтэн жуу би Үнмид маш их хайртай байсан. Ингээд түүний хайртай гэр бүлийнхнээс уучлалгүй тэдний гэр бүлийнхэнд хизээч арьшгүй зовлон өгсөндөө үнэхээр харамсаж байна гэж хэлээд уйлжсэн. Түүнээс гадна хохирогчийн гэр бүлийнхний дансанд 10 сая воныг шилжүүлсэн гэдгээ мөн шүүх хурлын үеэр өөрөө хэлсэн. Тэгээ энэ нь бол мэдээж өөрийгөө өрөвдөлтөй харагдуулах гэж бага ял авахын тулд бол түүний сэдсэн санаа байсан гэдэг нь бол ойлгомжтой харагдчихсэн. За тэгтэл шүүхтэр болохоор яг энэ түүний гаргасан үйлдэлүүд нь бага зэрэг нөлөөлөл үзүүлээд шүүх жууг анх удаа хэрэг үйлдсэн бас өөрийнхөө хийсэн хэрэгт маш их гэмшиж байгаа юм байна гэж үзээд анх түүнд оноогдсон ялнаас нь 3 жилээр бууруулад 17 жилийн ялыг бол оноосон байгаа. За тэгээд жуугийн хувьд болохоор 17 жилийн ял
аваад тэгээд хэрэг нь ингэж эцэслэн шийдвэрлэгдээд тэгээ одоо бол шоронд байгаа гэсэн үг байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол Солонгосын алдартай ардын буюу зохиолын Iris гэдэг хамтлагийн дуучин Өмми гэдэг дуучинд тохиолдсон маш харамсалтай ийм хэрэг байлаа. Тэгээд Өммигийн хувьд бол дөнгөжил карьер нь яг эд мандаж байсан үеийнээсэн. Тэгээд түүний хувьд ч гэсэндээ дөнгөж амьдралынх нь яг хамгийн гэрэлтэж авсан дөнгөж 20 гараад явж исэн залуухан ийм насан дээрээ аимшигтай гэмт хэрэгтэнд итгэж үерхэж найзалж нь хүрснөөсөө болоод харгас хэрэгцээгээр маш харамсалтайгаар амь насаа алдсан ийм хэрэг байлаа. Тэгээд Өмми дуучныг бол маш олон хүмүүс сонсдог, шүтэн биширдэг байсан. Тэгээд одоо хүртэл Солонгосын яг трот тэр салбарынхан бол түүнийг байнга дурсан сандаг маш чадварлаг дуу хоолойтой дуучин байсан гэж ярьцгаад юм байлээ. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ түрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэн энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За тэгээс хуг дээрээ мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.